Гэрэл ийм амар нөлөөтэй байгаа шүү. За сайн уу найзуудаа ээлжид нэгэн блогоо хүргэе. За блогоо хийгээгүй бүр 5 хонцсон байна. Айгүй их саналаа. Ягаад тэгэхээр би өөрийгөө хайрлсан байхгүй. Би ер нь бол өдөрт нэг блог гэж хийсэн л дээ. Гэхдээ заримдаа ингээд бүр ингээд босмооргүй, юу ч хиймээргүй бас санагдах юм. Тэгээд юу ч хиймээргүйсэн болохоор юу ч хийгээгүй. Жимдээ бол явсан өөрийгөө жоохон шахаж агаад. Өчигдөр бол бүр тэр өдөр жингээ амарсан. Айгуугаа ямарсан. Өнөөдөр ч гэсэн маш сайхан амраад унтаж босч ирлээ. Тэгээ жимд мэн өнөөдөр нөгөө sound meditation байгаа болохоор бас гоё тийшээ очие гэж бодоод тэгээд би бэлдээд тэг өнөөдөр миний хийж байгаа зүйл юу вэ гэхээр өглөөсөө сайхан цай цугаа уугаад та нартай гоё зөвлөгөө мэдээлэл хүргэж гин ингээл эн чинь миний ажил шүү дээ гэж. За тэгээд та нартай болохоор юу гэж хэлмээр байна гэхээр ерөөдөө би нөгөө өөрөө гадаадд байгаа болохоор бас аяг тэгж яриад байдаг шүү. За ер нь гадаадд байгаагүй байлаа ч гэсэн ингээд бид нар ингээд нэг жоохон байхдаа маш гоё хүсэл мөрөөдөлтэй байдаг шүү дээ. Тэгээ ийм хийн тийм юм. Одоо ингээд нөгөө 10 жил төгссөний дараа 10 жилийн уулзалт 5 жилийн уулзалтын дараа тийм компани захирал тийм юм хийдсэн байна гэл. Тэгээд яс юм дээр яг тэрэн толоод ирэхээр тэрэн дээр ерөөсө хүрээгүй байдаг. За хөрсөн хүмүүс маш цөөхөн байдаг. Тэгээ яагаад ийм байдгийг те. Тэгээ бид нар ингээд амьдрал дээр гараад ирэхээр ингээд нөгөө бидний хөв мөрөөдөл ингээд бүр ингээд шал өөр болоод эхэлдэг те ингээд те ажил амьдралаас шалтгаалаад ингээд те одоо анх ингээд хүний нутагт ирэхдээ маш их гоё мөрөөдөж ирдэг штэ те тийм юмтай бол нэм юмтай бол гэхдээ Монгол мөрөөдөл яг нэг миний бодлоор хамгийн ихний би өөр жишээ авч байгаа шүү. Миний бодлоор хамгийн эхлээд нэг Монголд нэг байртай машинтай болчих гэж боддог. Тэгээд байртай болсон байгаа. Гэхдээ би чи байртай бараг 6 жилийн дараа би байртай болсон. Ээжтэй байр авч өгөөд манай ээж тэр байранда маш аз жаргалтай 3-4 жил амьдарсан. Тэгээд тэрэндээ би бас айгүй happy байдаг. Тэ охинороо бас баг зэргийн бахархсан байх таа гэж боддог. За тэгээд тэ маш олон гоё юм нөгөө тэ зугаалах дуртай, аялах дуртай, эрх чөлөөтэй байх дуртай тий маш их юмнууд ингээд төлөвлөж яадаг тий ингээд ер нь гэхдээ харьцангуй гадаадд байхад бас харьцангуй би бол харьцангуй гайгүй ингээд маш олон студ дээр яваад зугаалсан өөртөө тэр зугаалах эрх чөлөөг олгосон. Тэгэхэд зарим хүмүүсийг хараад хахад тэр эрх чөлөөг өөртөө олгодоггүй. Би та нарт бол өөрийгөө гоё хайрлаач өөртөө гоё тэр гоё эрх чөлөөг олгооч гэж хэлмээр байна. Заавал ингээд нөгөө аялах дургүй хүнийг нэг аялуулах гэдэг юм биш тий хүү ер нь ингээд аялахаар маш их ингээд нөгөө дэлхийн ертөнцийн хэр томыг мэддэг те өөрийнхөө ямар жижигнийг мэддэг хүсэл мөрөөдөл ингээд бодол санаа маш их өөрчлөгддөг. Заавал тийм байх галангүй юм а гэхэд өөрийгөө хайрлаач те 7 хоногийн би ч одоо урд нь 7 хоногийн бараг за өвөр идэг байхдаа бол бараг 7 хоногийн 7 өдөр ажилладаг гэсэн ингээд нөгөө өглөө айж жоохон босч байгаа болохоор за би ингээд өдөрт өглөөжингөө унтцсан юм чинь одоо шүнжэнгөө ажиллахгүй болохгүй гэсэн тийм сэтгэхүйтэй байсан. За хумсанд ахаар чинь би дор аж 5 өдөр тий одоо ингээл зуны визит сарууд чинь ингээл хүмүүс чөлөө авлаа өвдлөө хавдлаа янз янз болохоор тэрний ингээд оронд нь ороод ажиллахаар 6 өдөр заримдаа бүр 7 өдөр ч ажиллах ажил байдаг. Одоо манай нэг найз ихэд бараг өдөр болгон ажилладаг тий 7 хоногийн 7 өдөр ажилладаг. Ягаад тэгэхээр 3 хүүхэдтэй өөрт нь одоо тэр үнэхээр шаардлагатай байгаа учраас тий тэгэд ингээд би энэ бүхнийг ингээд харж байхад яг хөр эмгтээчүүд минь ямар амар зүтгүүр юм бэ те ямар амар ингээд юм шаргуу хөдөлмөрч юм бэ бид нар ингээд солонгосчуудыг гайхдаг шүү дээ 7 хоногийн 7 өдөр ажиллаа ядардгуун бахта амардгуун бахта гэд тэгсэн ирнэ өөртөө яг тэрний араас орцсон байгаа байхгүй өөртөө яг тэрний араас ороод ингээд те өөрийгөө хайрлахгүй өөрийгөө хайхрахгүй өөрийгөө талент харахгүй те ингээд нэг жинсийн өмд нэг пүүз те нэг подолог зүгээр нэг цамцтай л болцсон байгаа байхгүй. Тэгэхээр эмгтээчүүд минь чи энэ хорвоод тэх гэж төрөөгүй шүү. Чи тэх гэж энэ хорвоод ирээгүй шүү. Өөрийгөө гоёороо тий гоё нүрэ будаарай, уруулаа будаарай тий. Заавал тэр хувцс чи үнтэй амар брэндийнхээ халавгүй өөрт гоё юм таарсан, таалагдсан гоё даашин жөмсөөрөө тий дүүпл өмсөөр өсгөдөө гутал өмсөөрөө те ингээд эмэгтэй хүн чинь плаж өмсөөл дүүпл өмсгөөр л бүр цаанаасаа нэг бүр ингээд далжгнамар гэдэг шиг айгу гоё хэлцдэг. Тэгж хувцалсан хүн болгоно лөө баг эрэгтэй хүн болгоо ингээд хардаг. Би бол тэрэн дээр одоо 100% итгэлтэй байна. 1000% ч юм уу ягаад тэгэхээр би өөр ерөнхийдөө тэгдэг гэсэн учраас би ч өвөр ихтэй дандаа юм дүүплтэй плажтай явдаг гэсэн аахгүй тэгээд нэг хүмүүс миний машин цуухаараа бүр тэгдэг энэ өвөр мөн үү гэл мөн байж тээ суулдаа чи одоо дугаар буугаар харсан бидтэй гэл ягаад тэгэхээр хитрхийн нэг гоё харагдаад байдаг тэгээ нэг ягаад би тэгдэг гэсэн бэ гэхээр нэгдүгээрт ингээд нэг олон цаг ажиллах юм ажилласаа өөрийгөө ингээд гоё чөлөөлөд ядаж ингээд нэг тэ өөртөө нэг өдрийн ланчн дээр жоохон цаг гаргаад алхахтаа ингээд гоё дүүплтэй плажтай алхаж байхад надад өөрт гоё яадаг хүмүүс ч гэсэн чи гоё харагдаж ийн гэж хэлдэг. Тийм болохоор би бас та нарын амралтын өдөр өөрийгөө гоё зориулаарай, өөрийгөө гоё хайрлаарай. Өөрийгөө хайрлна гэдэг чинь ерөнхийдөө ингээд нэг хумсын салонд ороод хумсаа бодуулах тэ массажинд ороод массажинд энэ бол хамгийн энгийн одоо хэрэглэн шүү. Өөрийгөө хайрлна гэдэг бол би эмэгтэй хүний хувьд эдийн засгийн хувьд тэ нөхрөөсөө одоо найз залуугаасаа ер нь хинээс ч хамралтай байхыг тий одоо би хүсэхгүй. Тэгэхээр
өөрөө өөрийнхөө эдийн засгийг бүрдүүлээрэ. Тэ өөрөө эдийн засагтай өөрөө мөнгөтэй хүн бол юуны ч урдаас тэ юу л гэж юу дуурч чаддаг. Ягаад тэгэхээр тийм хүнээс эрэгтэй хүн ч гэсэн айгаад тийм хурдан холдож ус чаддаггүй. Ягаад тэгэхээр өөрийгөө өөртөө хайртай өөртөө юмыг зориулж чаддаг. Тэгэхээр би бол одоо л ингээд энэ өндөрлөгөөс харахад гэдэг шиг те севэнтэй болороо те ерөөсөө юмэг бити зээлээр аваараа хэрэг чи зээлийн карттай бол эхнээс нь бүгдийг дараарай те одоо ингээд нөгөө Америкт ирээд бас нэг ингээд олон жил амьдрахаар чи маш их ингээд шопинг хийсэн байгаа чамд хувцгуунаар одоо гэрийн эдлэл хийдлэл маш их байгаа те бүр их байгаа юу бага байгаа юу гэхээс их бол ерөөсөө байгаа байхгүй манай нэг найз хэлжсэн байхгүй нөгөө мал 1000 хүрэхээр алж идэх хонь олдохгүй байх гэдэг шиг дресс те цам цөмд хувц ингээд нэг 1000 хүрчээр тэндээс өөр өмсгөмөө хүртэл хайж олж яддаг штэ за өнөөдөр юу өмсдөм бэлээ гэл ингээл те тэгэхээр тийм юм чинь одоо өөртөө гоё хөрөнгө оруулалт хийгээрээ өөртөө хөрөнгө оруулалтыг хийн гэдэг бол эмгтээчүүд минь сурч боловсроорой өөрийнхөө оюундаа юм хийгээрээ мэдээж энэ ихний ээлжинд нөгөө олон жил хийгээгүй барил учраас жоохон ихний ээлжинд жоохон хэцүү байна тэгээ явандаа бас гоё дасна сурна тий чи юм хиймээр санагдана чи өөрийн гэсэн мөнгөтэй баймаар байна мэдээ хичнээн ингэж чи сайн нөхөртэй сайн найз залуутай чамд мөнгө өгдөг ч гэсэн чамд өөрийн гэсэн мөнгө өөрийн гэсэн эрх мэдэл маш их хэрэгтэй тэгэхээр би яг ингээд гоё яг ийм байгаа эмгтээчүүдтэй тий ингээд шархтаа байгаа шархнаасаа салаа одоо хүмүүс аягүй их тэгж ярьдаг болсон юм шүү дээ. Травматай гэх чи юуны травматай? Эцэг эхээс авсан травматай мó, найз залуугаас авсан травматай мó, нөхрөөс авсан травматай мó, мөнгнөөс авсан травматай мó. Ихэнх хүмүүс аягүй тийм мөнгнөөс идэг. Мөнгө болон эцэг эхээс байдаг. Тэгээ нөгөө тэрийг имжлээгүй учраас дараагийнх нь ингээд тулгараад ингээд яагаад байгаагаа ойлгохгүй мөнгөсөө олоод байгаа юм тэрийг хадгалж чадахгүй, өөртөө хөрөмтлүүлж чадахгүй те ингээд нэг мөнгө ороод ирэхээр амар их мөнгө харчаад ингээд үрэх ёстой юм шиг санагдаад ингээд явчихдаг. Тэгэхээр үгүй шүү. Өөрийгөө гоё хайрлаарай. Ямар ч кредитийн өргөө болоорой тий. Тэгээд ингээд одоо эргэн тойрны одоо өртөө байгаа юмнууд бүр ихнээс нь дараарай. Тэгээд өөрийнхөө оюундаа хөрөнгө оруулалт хийгээрэй. Өөрийгөө гоё сургаарай. Өдөр дор ээж нэг 10 минут тий гараад нэг алхацдаг тий өөртөө цаг заруулаад нэг 10-аас 30 минут нэг гоё эрүүл агаарт тий алхацдаг. За тэгээд гадаадад байгаа хүмүүст бол маш боломжтой шүү дээ. Ингээд тойроод ингээд тий эргэн тойрон алхах одоо цэцэрлэг төрөлнгүүд маш их байдаг. Одоо мэдээж Монголд ч гэсэн байгаа. Одоо цэцэрлэг төрөлн дээр очиод эсвэл гэрийнхээ ойрхон ингээд жоохон алхачих ч юм уу тий эсвэл ингээд жим дээр очиод нэг алгах ч юм уу. Тэгээд дээрэс нь өөрийгөө боловсруулаарай, сураарай. Тэ? Одоо хүн болгон ийм нөгөө нэг одоо би 40 настай гээл тэгдэг чинь 40 хүртэл хүн маш их туршлагыг хоригдлуулсан байдаг байхгүй тий. Юу хийж чадах вэ? Дээрэс нь чи юу хийж исэн бэ? Юу хийж чадах вэ? Чиний мөрөөдөл юу вэ? Энэ гураас чи гоё багцалж агаад өөрийнхөө гоё ингээд мөрөөдлийг одоо үлдсэн одоо ингээд 40 жил чи амьдарчлаа шүү дээ. Одоо миний зүгээр туршлагаас гэдэг 35-аас 40 жил амьдарсан байлаа гэхэд үлдсэн 35 40 одоо нэг жил үлдлээ амьдралынхаа бараг талдаа ирчлээ одоо тий 80 наслыг гэж бодоод за тэгэхэд чи яг энэ амьдралаар амьдрахыг хүсэж байна уу? Тэ? Яг энэ амьдралаараа яг өнөөдрийн энэ байгаагаар амьдрахыг хүсэж байна уу? Хүсэж байгаа бол it's okay. Давай, пожалуйста. Хүсэхгүй байгаа бол тэ надтай холбогдоорой тэ. За надтай юм уу эсвэл өөрийнхөө гоё энерги таарсан гоё коучтой болоорой гэж зөвлөмөр энэ. Хүн коучтой болохоор ингээд амьдралыг чинь маш гоё юм зөв ингэ чиглүүлэг рүү авч явдаг. Маш гоё зөв чиглүүлдэг. Чиний юу хийж чаддаг, юу чаддаггүй тэр бүхний чинь тодорхойлдог. Чи одоо травматай бол тэр травманаас чинь салгаж чаддаг. Тэ тэгээд чин чамаг ингээд ирээдүрөө чинь чамаг аягүй гоё тийм харуулж чаддээ шүү гэж хэлмээр байна. Тэгээд ирээдүгөө харсан хүн яах вэ гэхээр маш гоё ингээд тэ маш олон боломжууд нэгдэж өгдөг. Ингээд юм одоо мэжик биш. Манай монголчууд юм хурдан төргөн юм дуртай. Тэ ингээд нэг үрэл уугаал шууд турчих юм шиг. Тэ үрэл уугаал нэг суглаа суулаад баяжчих юм шиг боддог. Үгүй ээ. Энд чинь мянган жижигхэн алхам. Тэ өдөр болгон ингээд дайнг хийсээр байгаад чи энэ юунд хүрнэ. Тэгэхээр тэрэнд хүрэхэд бол чи өнөөдрөөс хөдөлмөрлөх хэрэгтэй, чи өнөөдрөөс ухамсарлах хэрэгтэй, өнөөдрөөс чи шарахгүй болох ёстой, тэ? Өнөөдрөөс чи өөрийгөө хайрлах ёстой. Ялангуяа 2026 оноос чи өөрийгөө хайрлах ёстой. Хайрлаад чи мөнгөтэй болох ёстой. Чи эрдэм мэдлэгтэй болох ёстой. Чиний эрдэм мэдлэгийг хинч болоож авахгүй. Чиний мөнгийг хинч болоож авахгүй. Зөв зөвлөлтөд хөрөнгө оруулах хэрэгтэй. Өөрийгөө сургаарай, өөрийгөө гоё хайрлаарай. За тэгээд хэрвээ яг ингээд миний энэ бичлэг танд айгуу гоё таалагдах юм бол над руу бас DM бичээд надаас гоё холбогдоод надаас гоё персонал зөвлөгөө авч болно. Би бас гоё 3 сард эмэгтэйчүүдэд зориулж маш гоё сургалт хийхээр төлөвлөж байгаа. Тэнд бас орж болно. Тэгээд миний бичлэгийг ингээд үзээд яваад байгаарай, лайк дараарай, subscribe хийгээрэй те. Таалагдсан нэг нэргүй бас share хийгээрэй гэж хэлсмээр байна. За тэгээд дараагийн бичлэгээр уулзъя. Түр баярлалаа.